За сайн байцгаана уу? Наадмын ерөнхий зураач Батэлэг байна. Улсын наадмын ажил бол маш өргөн дэлгэр, маш цар хүрээтэй, олон хүмүүсийн хүч хөдөлмөр оролцоотой том цар хүрээтэй ажил явагдаж байна. Театр киноны салбарт арт департамент буюу зураачийн салбар бол нэгэн том суур тулгана байдаг. За тэгээд тэр хэцэг ажил маань яг миний ард үргэлжилж байна. За найрамч Батар найрамдал ах битэрээ бас уран бүтээлийн хамтрагчид олон жил хамтдаа уран бүтээл хийсэн. Тэгээд битэрийн үзэл санаа бол их нэгддэг. Тэгээд шийдлийн хувьд битэрийн концепц бол хоорондоо их уялдаж нэг нэгэндээ уялдаж чаддаг тийм уран бүтээлийн андууд. За тэгээд энэ удаад битэрийн нэгэн том ажил бол улсын наадмын ажил дээр хамтсуу шамлан орсон байна. Энэхүү ажил маань 2023 оны 24 оны 2 сард эхэлсэн. Бид нар бол анх концепцоо батлаад үзэл санаа, зохиол, за тэгээд зохиолоор дамжсан өнгө төрх шийдэл агуулгыг бол хамтдаа ярилцж, за тэгээд мэдээж найруулагчийн зохиол гарч, ерөнхий зураачийн концепц гарч, макет, за эскизүүд хийгдэж урт хугацаанд бас хийгдэж концепц бол маш сайн болсон. Түүний дараа бол үйлдвэрлэл буюу яг тухайн оюун санаанд боловсрсон зүйл яг бодит нөхцөл дээрээ бол ирсэн байгаа. Өмнө наадмуудаар ажилласан. Гэхдээ энэ удаад бол бас анх удаа ерөнхий зураачаар ажиллаж байгаа ажил маань болж байна. Уран бүтээл маань болж байна. Тэгээд мэдээж залуу хүний хувьд бол бас өрмөс шийдлийг бол хайхыг хичээсэн бид нар. За манай энэ жилийн уран бүтээлийн онцлог бол бид нар өв соёл, үүх түүхэн, орчин үеийн креатив байдлаар автоматикал буюу дижитал техниктэй хослуулж концепц хийж байгаараа бол онцлогтой болж байгаа. Энэ нь яаж илэрч байгаа вэ гэхлээр манай наадмын тайз бол задгай талбай дотор бид нар бол ингээд ийм театр барьж байгаа. Театр шинээр бариад тэр театр нь өөрөө 8 төрлийн автомат үйл хөдлөл хийдэг. Хүний гарын оролцоогүй бүгд инженерийн шийдлэр, автоматын инженер, механикийн инженерийн шийдлэр тэгээд урлагтай хосолсон концепцийг боловсруулснараа бид нар бол онцлог байгаа. Та бүхэндээ танилцуулахад 90 м өргөн тайз. За тэгээд 28 м урагшаа гүнтэй өргөн. За автоматар урагшаа ингэж хитэн тийшээ ингэж тэлж солигддог. За дээшээ доошоо ингээд автоматар хөдөлдөг лифттэй гэдэг ч юм уу те. За тэгээд тайзны маань голд байрлах дэлхийн хэлбэртэй LED бөмбөрцөг байгаа. Энэ нь болохоор боол LED буюу бөмбөрцөг хэлбэрийн LED бас бид нар тусгай тийм компани захиалсан медиа арт буюу 3D технологид уялдуулсан дижитал тоглолтыг энд LED-эн зориулж бид нар бас тусгай баг ажиллаж хийж байгаа. Манайх креатив тренд гэдэг график болон 2D болон 3D анимашнээр төлхөө ажилдаг төрөлцсөн студи байгаамаа. Тэгээ энэ жилийн үндэсний наадам 2024 дээр LED дэлгэцний анимашн болон видеонуудыг бэлтгэх ажил дээр бол ажиллаж байна. 5 сарын 10-нд бол 10-наас эхлээд сторибордоо гаргаад зохиолоо батлуулаад ерөнхий ажил маань эхлээд явагдаж байгаа. Тэгээ энэ ажил дээр бол манай студийн графикийн баг буюу 8 үний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Энэ баг бүрэлдэхүүнд нь болохоор 3D артистууд, 2D аниматорууд, зураачид мөн композишн дээр гэх мэтлэн мэрэгчлүүдээр хүмүүс маань ажиллаж байгаа. Ерөнхийдөө ажил маань одоогоор 70% гүйцэтгэлтэй явж байна.
одоо бидний хийж байгаа ажлын төрлүүд бол үндсэндээ графикийн бүхэл чиглэлээр л хийгдэж байгаа л да. 3D animation, 2D animation, motion design, motion comic гэдэг бүхэл хийж болох төрлүүдээр бол хийгдэж байгаа. За энэ жилийн наадмын нээлтэн дээр ашиглагдж байгаа LED дэлгэц мань бол маш өвөрмөц хэлбэртэйгээр хийгдэж байгаа. Хагас бөмбөлөг юм дуураг хэлбэртэй өргөдөж тавьсан тийм LED байгаа. Ерөнхийдөө юм бөмбөлөг байгаа мэдрэмж төрүүлэхээр гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бас дүрсээ эвдрэлгүй гаргах мөн энийг ашиглаж өвөрмөц хэлбэрийг ашиглаж ямар хэм анимашн дээр нь гарвал илүү гоё харагдав гэх мэтлэн тодорхой хэмжээний сорилтууд бол бас тулгарсан байгаа бид нар дээр. За энэ жилийн наадмын нээлтийн үйл ажиллагаа маань үндсэндээ 6 бүлгээс бүрдэж байгаа. Энэ бүлэг болгон дээр тодорхой хэмжээний зохиомжтой, зохиолтой явж байгаа. Тэгэхээр тэр зохиомжийн зохиолтод таарсан бас цаана гарах LED дэлгэцэн дээр гарах үзэгдлүүдийг бид нар бол анимашнаар гаргаж өгч тодорхой хэмжээний бас түүх өгүүлж байгаа гэсэн үг. Тэгээ бүлэг хоорондын шилжилтүүд тэгээд дуу бүжгийн ард гарах одоо тодорхой дугаартайгаа уялдсан дүрсүүдийг бол гаргаж өгч хийж байгаа. За энэ Бат найрамдал найруулагч маань бол ерөнхийдөө бодит дүрслэлээс бол зайлс хийж одоо үлгэр домгийн одоо юм хийсвэр график одоо тийм хийсвэр орчингийг ерөнхийдөө чимэглэх хүсэлтэй байсан. Тэгэд энэнийхэн дагуу бол ямар ч видео дүрс ашиглахгүйгээр зөвхөн зурмал зураг болон графикуудаар дүрсэж байгаа LED маань бол хөгжил дэвшилтэй хөл зэрэгцэн Монгол түмэн сайхан наадаарай. Сайн Electronics. G20 峰会，中国内蒙古运动会。 Бүгд найрамдах Хятад улсын Шинжээн хотын LED дэлгэцийн чиглэлээр мэргэжсэн XD Vision Group-ийн үйлдвэрийн мэргэжилтнүүд энд ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Манай компани Америкийн нэгдсэн улс, Герман, Өмнөд Солонгос, Австрали, Саудын Араб болон дотоодын олон том төслүүд дээр дэлгэцийн үйлдвэрлэл суйрлуулалтаар ажиллаж байсан туршлагатай. Энэ удаад Монгол наадмын тоглолтын хэсгийн Монгол гэр болоод дэлхийн бөмбөрцгийн хэлбэртэй тусгай захиалга дээр ажиллахаар ирлээ. Анх 5 сарын дундаас энэ ажил мань эхэлсэн. Манай инженерүүд судалгаа шинжилгээ, зураг төслийн ажлаа гүйцэтгэх нь 6 сарын 1-ээс яг үйлдвэрлэлээ эхэлсэн гэж хэлж болно. Ингээд 6 сарын дундуур үйлдвэрээс гарган тээвэрлэлтийн Монголд ирсэн. Одоо бид угсралт суйрлуулалтын ажилдаа орсон байна. Үргэлжлүүлэн системийн ажиллагааг бүрэн гүйцэд ханган наадам дуустал энд ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Өмнө нь бид маш олон төрлийн LED дэлгэцийн ажил гүйцэтгэж байсан ч энэ удаагийнх шиг хэлбэртэй маш онцлогтой дэлгэц хийж байгаагүй. Бид ажиллаа маш сайн гүйцэтгэж монголчуудыг баяр наадмаа сайхан тэмдэглээсэй хэмээн хичээн ажиллах болно. За манай баг бол одоо нийт 4 хэсэг газар одоо салж ажиллаж байна. Тэр бүх одоо хэсгүүд маань одоо нийт 40 хүнээ бүрэлдэхүүн ажиллаж байна. За энэ үйл явцад манай яг тайнс декрасны ажил явагдаж байна. За энд одоо манай нийт баг бүрэлдэхүүн, уран бүтээлчдийн баг, зураачдын баг, за тэгээд одоо техник инженерийн багууд, автоматик инженерийн багууд гэгчлэн бүх одоо энэ үйлчлэлийн шатууд ингээд явж байна. За мөн давхар креатив буюу чимэглийн ажлууд ингээд явж байна. За энэ тайсны хэсэг маань одоо яг Их Монгол улс буюу Аавраг орд гэсэн тайсны хэсэг үзэгдлээс ингээ хийж байна. За энэ дотор болохоор яг их орд болон бага орд гэсэн ийм хоёр гэрийн бүтэцтэй. За тэр нь нэг их ордныхоо дотроос нь ахаад механик бүтцээр хоёр дахь хэрэг гарч ирдэг гэсэн ийм механикад ажиллагааны ийм технологиор бид нар энэ декорацийг хийсэн байгаамаа. За одоо бидний ажлын явц гэх юм бол ямар хэсэг дээр явж байна? За манай тайз ерөнхийдөө ингээ бүхэлдээ бодвол урагшаа хоошоо, баруун тишээ, зүүн тишээ, дээшээ доошоо гэсэн хач олон хөлгөөнүүдтэй явж байгаа. Дээрээс нь манайхын механик инженертэй, автоматчуудын инженертэй хамт ажиллаж байгаа болохоор маш ажил маань бас урагштай сайхан урагтай явж байна. Автоматар өдөрлөгтэй ингэж явах надаас төлөвлөсөн. Одоо ингээд ажлын автоматчуудын ажил маань ингээд ерөнхийдөө 50% очоод Автоматчууд. Тэгээ уцгарын тоон төмөр авчаад явж байгаа. Жин нь бол Тэгээд бусад хийцээр 40 тонн. 40 тонн. 40 тонныг л одоо тэр чинь хамаар нь хөт үстэндээ. Ааха. За одоо бид одоо техникийн үндсэн гол хөдөлгөгч хүч болох моторныхоо техникийн ангийнхаа урд ирсэн байна. За тэгээд манай
наадмын ерөнхий инженер Амар Төвшин маань одоо энэ бүх механикал үйл ажиллагааг бол өөрийнхөө багтаага болон өөрийнхөө бүх одоо энэ хүчин чадал, техникийн үндэслэл, мэрэгжлийн үндэслэлийн дагуу ингэж хийж зохион бүтээсэн байгаа. За тэгэхээр яг бид нар урд урдын наадмууд дээрчсэн бүгдөө мэдэх бах те. Альва тайсны хөдөлгөөнийг бол хүний хүчээр хүн өөрөө түрээд хөдлөгдөг ийм зохицуултууд явдаг байсан. Энэжлийн наадмын дээр над санал тавьсан. Тэгээ таалагдсан зүйл юу гэхээр бүх тайзнуудыг автоматар хөдөлгөөтэй болгох те. Өөрийн гэсэн тийм хөдөлгөөнтэй тийм тайз хийя. Одоо тайзны маань масс өөр их том нийтдээ 40 тонны жинтэй 90 орчим метрийн утастай ийм том тайз байж байгаа. Тэр тайзыг өөрөө дурын хөдөлгөөнүүдэд оруулах ийм ер нь даалгавар байгаа гэсэн үг. Энэ дээр бид нар нийтдээ нэг бүрэн 2.4 кВт-ийн нийт 24 мотороор зөвхөн урагшаа явах хөдөлгөөнийг бол удирдах байна. За мөн эдгээр дээр тус бүр дээр нь хорофнууд одоо сүргэлсэн энэ хорофнууд байна гэсэн тийм. Энэ 1/100 модултайгаар энэ хорофнууд байна. За энэ тайз маань өөрөө дээр нь хүмүүс байх үед хөдлөх явах учраас бас гинти янз бүрийн хөдөлгөөн байж болохгүй бүгдийг автоматжуулаад дурын хөдөлгөөнөөр удирддаг ийм зохицуултуудад хийж байгаа гэдэг тийм. За ингээд энэ саяны одоо хэсгийн тайз. Үүний цаана хийж байгаа тэр өндөр бол одоо жишээ нь манай үзэгдлийн нэг том хэсэг болох одоо хар хорин хэсгийн одоо үзэгдэл байгаа. Тэгээд энэний тайз бол бас өөрөө автоматар дотроо 2 сар хөдлөн. За тэгээд Монголын бас суурин иргэжлийн соёлыг илэрхийлсэн одоо суурин иргэжлийн барилга байгууламжийг илэрхийлсэн ийм дизайнтай тайзын хэсэг үлийн ард бидний ард барилж байна. За өөр нэгэн чухал хэсэг маань одоо та бүхэн энэ хэсгийг харж байгаа. Энэ бол одоо бидний гол дэлхийн хэлбэрт дээд дэлгэцийн маань орон зай бол одоо гол барилж байгаа. Энэ нөрөө тайзны гол байрлаад тайзны гол байрсан 2 талаас туслахтөр бол манай одоо механик тайз маань яг энэ дээд дэлгэцийн одоо тоглолттой уялдаад зэрэг entertainment үзүүлэхээр бол одоо энэ бүхний маань ингээ хосол ингэж явж байгаараа ийм бүтцийн онцлогтой байна. За манай энэ хэсэгт тайзны бас нэг одоо утга бэлэгдэл бүхий маш том ажлын үйл явц явагдаж байна. Үүн дээр одоо манай та бүхний мэддэг Чингис хааны хэргийг залах том ёслол болдог. Тэрний одоо тайз декрасны ажил яг энд одоо манай Бэрхэд ахын зураач Бэрхэд ахын баг бол одоо ажлын үйл явц одоо энд явж байна. Чингис хааны иш хөрөг зааснараа одоо юу гэх юм Монгол төрийн одоо нэг том бэлэгдэл болж байгаа юм л та. Анх 100-101 жил ойгоор залсан шүү дээ. Тэгсэн тий. За энэ жил одоо 3 дахь жилдээ зааж байна бид нар бас. Тэгээд Чингис хааны иш хөрөг зааснараа юу гэх юм монголчуудын нэг бахархал тий энэ чинь бас нэг тийм омгшил бий болж байна гэж бас боддیں۔ Тэгээд энийг хийж байгаагаар бас айгүй бахархаж байгаа. Энэ бол жил болгоо ингэ шинээр хийдэг байсан. Гэхдээ энэ жил бол бид нар нодлон жилийнхийг дахин сэргэн суулж байгаа. Манай солийн яам халдгалт хүлээж аваад эргүүлээд бид нар сэргэн сурлаж дахиж угсааж байгаа. Энэгээр бас асрыг мөнгө төр хэмж бас байгаа гэдэг утгаараа. Жил болгоны уран бүтээлчид магадгүй өөрсдийнхөө концепцороо бол тий наадмыг бүтээдэг. Гэхдээ бид нар халдшгүй зүйл бас байх хэрэгтэй. Тий. Яг уламжил болгоо жил болгон дахиад залаад ингэ байдаг. Тэр талаараа бол иш хөрөг бол одоо жишээ нь эхний гаргасан загвараараа жил болгон одоо наадмыгаа хоймор заларна гэдэг бол миний хувьд бол бас үнэхээр одоо өвдөн уламжлаар чааш тааштай уран бүтээлчид дамжуулаад явах бидний бас яг нэг ийм соёл болчоосаа гэж би бол нэг хүсэж байна. Яг тэр утгаараа энэ их онцлог ер нь жилийн наадмар. За өөр нэг том хэсэг маань жижиг хэрэглэлийн асуудал. Жижиг хэрэглэлийн одоо маш том салбар маань ажиллаж байгаа. За энд бол бид нар бол аниматрик техник буюу технологиг бас нэвтрүүлж байгаа. Аниматрик гэдэг юу вэ гэхээр одоо бид нар жижиг хэрэглэлүүдтэй яг бодитоор хөтлөн гэсэн. Тий. Одоо динозавр буюу монголчууд бол одоо жишээ нь динозаврын үлгийн нутгийн одоо том түүхэн гэрч болсон энэ том үлгийн нутаг байна. Тэгээд динозавр гэсэн энэ жижиг элемент, энэ элементийг бол бид нэр анх удаа бас оруулж ирж байгаа. Одоо сэдвтэ. Хөгжил дэвшилтэй хөл зэрэгцэн Монгол түмэн сайхан наадаарай. Сайн Electronics. За, костюм дизайн бол мэдээж өнгө төрхийг тодорхойлсон маш том хэсэг. Костюмны дизайн гэдэг бол өөрөө тухайн энэ харагдах байдлын том зургийн бол ерөөсөө үндсэнийг амин чухал хэсэг байдаг. За тэгээд бидний одоо энэ наадмын концепцийн 1-2 дугаар хэсгийн хувцсыг бол костюм дизайнер манай цэгийн маань ажиллаж байгаа. Тэн дээр бол
ерөнхийдөө үлгэр домгийн за фэнтези сэтгэлгээний одоо тийм төрлийн жанрын хувцсууд л одоо тэнд хийгдэж байгаа. Манай цэгийн баг хийж байгаа. Энэ жилийнх одоо юугаар онцлогтой юм бэ гэхээр анх бол тий яг групп дээр очиод наадмын групп дээр очиод мейкап артистаараа гэрээ байгуулах гэж очсон. Боловч за Бат найрамдал найруулагч маань за яг ихт битрийн хийдэг чиглэлийн мань дагуу одоо body art гэдэг хүний биен дээр зурдаг энэ урлагийг харчаад за ерөөсөө л яг энэ бол миний хүсэж байгаа зүйл байна. Тийм болохоор яг энэ чиглэлээрээ бид нартай хамтарч ажиллаач гэдэг саналыг тавьж исэн. За тэгээд тэр санал маань одоо хэрэгжиж ингэж явж байгаа зүйлдээ ингээд хувцсан дээр те бид нар мэдээж наадмын нээлтэн дээр хүний биен дээр зураад суух цаг хугацаа боломж болцоо байхгүй гэж үзээд бид нар энэ жилийн наадмын хувцсны онцлогийг одоо яг хүний биен дээр body art зурцсан юм шигээр шийдэх тийм шийдэл анх тэгж тэндээс төрж гарсан. За тэгээд бүх зураг эскизүүд маань яг ингээд хэвлэгдэж гараад тий зурагдаж гараад тэгээд тэрнийхээ дагуу хувцсны маань үйлдвэрлэлүүд эрт үзэн дээр суналтай материалн дээр хүний бие барьсан суналтай материалн дээр одоо хэвлэгдээд эскизийн дагуу хэвлэгдээд за тэгээд үйлдвэрлэл маань одоо 200 гаруй хувц ингэж одоо хийгдэж байгаа. За эхний наадмын хамгийн эхний хэсэг болох 1-р үзэгдэл 2-р үзэгдэл те ихтлэгийн үүсэл гэдэг энэ хэсэг дээр одоо энэ хувцснууд маань 200 гаруй хувц үйлдвэрлэгдэж байгаа. За тэгээд энэ хувцс маань онцлог нь ерөөсөө л яг ихтлэхий байгаль дэлхийг л харуулсан гол онцлогтой. Тэгээд энэ бол одоо ингээд аргалын толгоон гоёл байгаа. Тэгээд энэ чон, аргал, янгэр, гөрөөс гэд гэх мэтчлэн ингээд дандаа ан амьтад ойн амьтад ийм толгоон гоёлууд нь ингээд хийгдсэн энд ингээд байж байна. Тэгээд энэ бол одоо ингээд эскиз нь мэдээж доогоороо бүгдээрээ түрүүний хэлсэнчлэн тий body art буюу ингээд дандаа ийм хувцсны эскизүүд нь мэдээж үндснийхээ хэв маягийг бид нэр төлхөө харуулах гэж маш хичээсэн. За тэгээд түрүүний ингээ харсанчлан энэ сүг зураг тий энэ аргал янгэр ингээ амттэг хүртэл бид нар үндэсний хэв маягаар яаж төлөөлүүлж гаргах боломжтой ах вэ. Тэгээд дээрэс нь орчин үеийн хиллэгт яаж оруулах вэ гэдэг зүйл дээр найруулагч ингээ тий багийнхантайгаа зөвлөлдөж яваад ингэж гаргацгаасан байгаа. Мэдээж бүгдээрээ онцлогтой. Тэгээд дээрээс нь одоо 50 гаруй шиг одоо нэлээд тийм том нүсэр юм одоо даалгавч тий одоо юу мод цэцэг одоо ирвэхэ гэх мэтчлэн мэдээж дандаа ингээд ганцхан ингээд биен дээр нь ингээд одоо тий зураг зурцсан юм шиг харагдахаас улдаар дахиад тийм нүсэр том ажлууд их байгаа. Тэгэхээр нэлээд одоо зүгээр л ингээд оёдлын машинаар ингээд ойчих асуудал биш. Тэгээд бүгдийг ингээд детальчлан дандаа гараар чимэглүүр ажлууд маш ихтэй. Тэгээд аль болох бас бид нэр тэр хувцсныхаа онцлогтой мэдээж бас ихтлэхий байгаль дэлхийгээ харуулж байгаа ч гэсэн өөрснийхөө өнгө төрхийг одоо шийдлийг тэгээд дээрэс нь бас үндснийхээ хэв загварыг одоо мэдээж энэ нар сар гэхэд бид нэр төвчтэйгээ ярилцж байгаад за нар маань гэхэд амьд ертөнцийг бэлэгдсэн байт юм байна. Амьд ертөнц угаасаа цэцэг ургамал тий байгаль дэлхийг ингээ бэлэгдсэн бэлэгдэл байт юм байна. За сар маань гэхэд мөнгөн өнгөтэй за тэгээд дээрээс нь тэнгэрийг бэлэгдсэн үүл байдаг гэдэг. Энэ утгаар энэ бол дандаа нэг анх удаа зохиож байгаа зүйл биш. Мэдээж бидний өвөг дээдсээс одоо ингээд нэлээ урт хугацааны хэдэн мянган жилийн өмнөх олдуруудаас илэрсэн зүйлүүдийг бид нэр өнөөдөр яг ингээд бодит олдур дээр ингээд тулгуурлаад шинэ загвар, шинэ эскиз гаргаад ингээд энэ дээрээ ингээд төлхөө ажиллаа явж байгаа. За дараагийн хэсэг бол яг их түүх одоо өгүүлсэн тий их Монгол улсын үүсэл, за төрд улсын үүсэл, за тэгээд их Монгол улсын хамгийн дээд хөгжлийн оргил цэг гэгчлэн тэр одоо үйлчлүүдийг харуулсан одоо хувцсны дизайнер манай төрс сургуулийн дээд сургуулийн багш костюм дизайнер Мягмар сүрэн дизайнер ажиллаж байгаа. Тэнд болохоор яг 13 дугаар зуун хүннүү гүрэн за тэгээд хар хорин гэгчлэн одоо яг 13 дугаар зууны эхлэл болон төгсгөл хэсгийн яг тэр одоо хэсгүүдийг харуулсан үзэгдэл дээр одоо костюм дизайнер Мега агч маань бас ажиллаж байна. Тэнд болохоор одоо тэгээд бас 2-300
хувцас. За тэгээ мастай болохоор 4-500 гэл ингээл хийж чинь да. Хөгжил дэвшилтэй хөл зэрэгцэн Монгол түмэн сайхан наадаарай. Сайн Electronics. За 2024 оны 4 сард наадмын одоо энэ хувцсны дизайнераар ажиллаж гисэн санал аваад найруулагч Бат Найрамдал, тайзны зураач Бат Бэлэг хоёроос санал авангуудаа энэ зохиолыг уншаад баяртайгаар хүлээн аваад эскиз боловсруулах процессын үйл ажиллагаа эхэлсэн. За энэ жилийн наадмын онцлог нь бол байгаль хамгаалъя тий. Байгаль болоод хүмүүсийн тэгээ байгальтайгаа харилцаа хамаарлыг нь илүү чухалд үзэж одоо энэ сэдвийг чухалчилсан ийм наадмын концепц маань өөрөө явагдаж байгаа. Яг энэ зохиолыг одоо уншаад найруулагчтайгаа ярьж агаад ерөөхдөө хүн үүсгээс ахвал дэлхийн үүсгээс ахвалаад одоо байгалийн үзэгдэлтэй сонин хачин одоо өнгө хувилбар одоо хүний үүсэл гарал тэгээ хүмүүсийн нөгөө амьдралын хөгжлийн явц түүх тийм ээ процесс энэ болгонд нөгөө одоо миний одоо зүгээс хувцс маань хэрхэн яаж өөрчлөгдөж байгаа түүхэн процессор хаанаас ямар олдвор олдсон тэр олдвор дээр тулгуурлан найруулагчтай зураач одоо тайзны зураачтайгаа ярьж зөвлөлдөж байгаад эскизийг боловсруулсан байгаа. Энэ наадмын маань нийт одоо хувцсны тоош хэрэг нь гарах одоо массын тий 2500-аад бараг дүр төрх хувцснууд гарах байгаа. Миний одоо яг энэ өөрөө илүү хариуцаад авсан болохоор бүжгийн хувцас. Бүжгийн хувцас 3-5 6 дугаар үзэгдэл буюу хүннүүгийн хэсэгтэр хүннүүгийн цэрэг, хүннүүгийн үйлчин гэдэг одоо энэ улаан малгайтай энэ олдураас ингээд санаа авсан. Манай хүн гүрний үед олж исэн энэ олдурыг олохдоо манай Монгол эрдэмтэд өөрсдөө үйлчин гэж нэрлсэн байгаа. Учир нь болохоор үйл хийдэг байраа одоо энэ жижигхэн юм зүү хүртэл олдчихсан байгаа. Тэр олдураас энэ манай Монгол орн маань өөрөө их одоо эртний өв соёлыг сайн хадгалж үлдсэн юм одоо хөрсөн өөрөө тий удаан хадгалах чадвартай юм сайхан байгальтай ийм газар гэдэг учраас бид дээр үеийнхээ өв соёлыг бол ингээд нүдээр үзэж шинжил судалж цаг хугацаа нь хизээ вэ гэдгийг хүртлээ одоо илэрхийлж баталж чадах өөрсдийнхөө монголчуудын өв соёл уг гаргалыг нь хүртэл бид нар тэдний зууны үед тийм фазиркийн үед хамаарагдах байхгүй энэ үйлчний хувцас маань одоо тэгээд энэ хүн гүрний буюу 3-4-р зууны үед хамаарагдсан фазиркийн үед олдруудтай хамаарахт ийм сайхан олдроо олцсон байдаг. Одоо энэ олдрын судалгаан дээр үндэслэж байгаа энэ эскизийг боловсруулсан байгаа. За 5-6 дугаар үзэгдэл дээр явж байгаа бүжгийн хувцсны хаан хаттын эскиз маань ингэж гарсан байгаа. За язгууртны гэдэг утгыг нь одоо гаргаж өгөхийн тулд одоо чэйжин дээрх хээ буюу энэ луун хээтэй дүрслэлийг чимэглэлийг нь болохоор орчин үеийн техник технологиг ашиглаж бас хийсэн байгаа. За энэний луу нь болохоор хаан хаттын холдроос болоо чэйжин дээрөө 5 хумстай луу дүрслэгддэг байсан. Тийм учраас энэнийхэн даваа 5 одоо хумстай лууг яг олдвор дээрээс нь авч ингэж нөгөө эскизэнтэй хийж боловсруулсан байгаа. Хүннүүгийн үйлчин буюу нөгөө хевс нэгж байгаа хэсэгтэр бүжиглж байгаа энэ бүжигчтэй хувцас маань болохоор одоо юугаараа илүү онцлог хийгдэж байна гэхээр тухайн үеийн нөгөө он цагийн үед хийгдсэн хевсний одоо хийн судалгааг бас судалж агаад тухайн үеийн олдврыг нь бас судалж агаад энэ үйлчний хувцасыг боловсруулсан байгаа. За эскизийг боловсруулахдаа дээрх энэ хээ буюу одоо энэ хээний энэ хэлбэр төрсүүдийг нь хүртэл дизайныг ерөөхдөө судалгаа хийж агаад өөрөө бас зохиосон байгаа юм. Орчин үеийн одоо нөгөө юм техник технологиг нь ашиглаж энэ даавны хэвлэлийг нь ашиглах, PDF ашиглах, мөн одоо флотороор зүсэж ашиглах юм орчин үеийн техник технологиудыг бас ашиглаж энэ хувцснууд дээр бас хийгдсэн байгаа. Хүннүүгийн хатан дээр бас яг энэ одоо техник технологи үйл ажиллагааг бас ашиглаж хийсэн байгаа. Энэ зүсрүүд нь өөрөө ороод ирэхээр жишээ нь одоо энэ зөвхөн хувцсны өсний энэ одоо гэр тий
энэ дэр бол одоо өнгийг нь ашиглаж орчин үеийн одоо шийдэл дизайнаар хийсэн байгаа. За бүжигчин хүн одоо өмсөх учраас энэ хувцас маань одоо хөнгөн одоо намирсан байх ёстой. Тэгээд материалын сонголт энэ дээр аягүй их чухал. Тэгээд одоо материалын өнгө хоорондоо зохицлууд их чухал. Тэгээд одоо ингээд бүтэн энэ концепцээр харагдаж байгаа энэ өнгөний шийдлүүд нь бас их чухал байдаг учраас энэ дэр одоо олдурын боёо энэ цагаан, хүрэн, энэ шаргал тийм энэ улаан ийм өнгийг одоо ашиглаж энэ бүтээл хийсэн байгаа даа. Тэгээд энэ гутал нь хүртэл одоо бүжгийн гутал дээр нь хүртэл одоо бас энэ хөвлөлийг хүртэл одоо дааван хөвлөлийг орж тухайн одоо үе юг дүр төрхийг харуулахын тулд тодтогч өгөх хүртэл хөвлөл хүртэл ашиглаж байна.